сайн байцгаана уу? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээр яг ямар бичлэг хийх вэ гэхээр тэр хүний таныг сэтгэл мэдрэмж болон бодол ямар байна вэ гэдэг бичлэг хийнэ. За яг YouTube-ийн бичлэг дээр болохоор 3 асуултанд бол хариулна. Хамгийн ихнийх нь болохоор энергийн шалгалт хийж та бодож байгаа хүнээ гэх бодол болон сэтгэл мэдрэмж нь ямар байна вэ гэдэг. За дараагийнх нь болохоор таны бодож байгаа хүний таны гих сэтгэл мэдрэмж болон бодол ямар байна вэ гэдэг. За тэгээ гурав дахь нь болохоор таны бодож байгаа хүн тантай харилцаагаа юу гэж бодож байна гэд асууж байгаа. За тэгээд энэ бичлэг нь болохоор нэмэлттэй байгаа. Нэмэлтээр болохоор бас 3 асуултанд хариулна. Хамгийн ихнийх нь болохоор та хоёрын харилцааны ойрын ирээдүй ямар байхаар байна вэ? Энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? За тэгээ гурав дахь нь болохоор ирээдүйд та хоёр аль бие усны харилцаатай болохоор байна уу гэж бол асуунаа. За тэгээд энэ нь болохоор X-эж асууж болно, одоо харилцаж байгаа хүнээс асууж болно, нээдрээтэй харилцаад байгаа хүнээ асууж болно гэсэн. Ер нь ямар ч харилцаатай байгаа хүнээ бол асуухад таарна гэсэн үг шүү. За тэгээд 3 бүлэгт байгаа. Хамгийн ихний бүлэг нь болохоор энэ хоёр хосын зураг байна. Ийм зүрхнүүдтэй явлаа. За тэгээ 2 дугаар бүлэг нь болохоор ийм мод үнсэж байгаа эмэгтэйн зураг байна. За тэгээ 3 дугаарх нь болохоор ийм хоёр хосын зураг байна. За тэгээд хувийн онцлог авахыг хүсвэл Instagram уу Facebook-ээр холбогдоорой. Бас ингээ код авахыг хүсвэл холбогдоорой. Код нь яг юу вэ гэхээр мөнгө болон амжилт дуудах код гэдэг байгаа. Тэгээд дээрээс нь шинэ хайр дурлал дуудах код байгаа шүү. За мэргээ тавтаа сонсоорой. За сайн байцгаана уу? 1-р бүлгийнхаа ослогтой одоо ингээ тавтаа морилно. За хамгийн ихний асуулт нь болохоор энергийн шалгалт хийж байгаа. Энэ нь юу вэ гэхээр хамгийн эхлээд одоо та бодож байгаа хүний болон сэтгэл мэдрэмж ямар байна вэ гэж бол асуусан байгаа. За хэрвээ энд таарах юм бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За хамгийн эхлээд бол таны жоохон тэр хүндээ итгэл алдарсан байгаа мó гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна л та. Яг одоо харилцаанд тэр хүндээ итгэл нь буурсан. Ер нь ингээд тэр хүний бас харилцаагаа бодохдоо жоохон сөрөг талаар бодоод одоо пессимистик байгаа мó гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна. Тэгээд хоёрын харилцаа бол нэг юм шиг байна л та. Таны бодож байгаагаар болохоор ингээд нийгмийн тэр нормд яг одоо нийцэхэр харилцаа биш. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь хоёр насны зөрүүтэй байж болно. За эсвэл ингээд хоёрын гендерийн үүргүүд ингээд солигдсон байж болно тий. За эсвэл одоо юу гэдэг юм. Ер нь одоо ингээд нийгмийн стандартт болохоор ингээд эрэгтэй нь ер нь гэр бүлээ авч явна. Тэгээд насны хувьд ч гэсэнтэй ингээд ойролцоо байх хэрэгтэй гэл нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Хоёрын харилцаа ер нь бол тийм биш юм шигээр бол гарч ирж байна. За тэгээд дээрээс нь болохоор ингэж гарч ирж байлаа л да. Та энэ хүнтэйгээ ерөөсөө тэмцэлчэд тэрцэлтмээргүй байгаа гэж бол гарч ирж байна. Ингээд харилцаагаа бол ер нь ингээд 50 байдалтай байхыг л амар хүсэж байгаа гэж бол хүзэрдээр бол гарч ирж байлаа л да. Тэгээд таны бодлоор болохоор ингэж бодоод байгаа юм л да. Хэрвээ та хүсэх юм бол та одоо энэ харилцаагаа ингээ амжилттай байлгаад ингээ явахыг хүсэх юм бол би ингээд энэ харилцааг өөрчилж чадна гэж бол та бодоод байгаа юм байна. Яагаад гэвэл та ингээ нэг хүн хайрлахаараа ингээ тултлан хайрладаг, үнэхээр ингээ халамжилдаг тийм төрлийн хүн юм шигээр бол гарч ирж байлаа л да. Тэгэхээр та магадгүй ингэж бодож байх. За хэрвээ би үнэхээр хүсэх юм бол энэ харилцааны ингээд байгаа байдлыг би өөрчилж чаднаа. Тэгэхээр хүсэх юм бол би энэ хүнийг одоо 100% хайрлаад, халамжлаад ингээд явж чаднаа л гэж бол та бодоод байгаа юм байна. Гэтэ яг тех үгүүдээ маш их эргэлдэж байна. Яг ингээд үнэхээр одоо би энэ хүнд одоо
100% сэтгэлээ гаргасан дээрүүгүй юу гэж маш их эргэлзсэн энерги бол гарч ирж байна л та. Гэтэ ер нь бол 50-50% тал байна. Юу нь бол маш тийм одоо холимог энерги гарч ирж байна л да. Нэг талд нь болохоор за энэ хүнийг тавьж явуулъя гэж бодсон мөртлөө нөгөө талтай болохоор бас ингээд харилцаа холбоотой баймаар байгаа юм шиг бол хүзэртөр бол гарч ирж байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс X юм уу яг одоо ингээ харилцаж байгаа хүний асуулгасан байхаа гэж бол бодож байна. Гэтэ одоогийнхаа харилцаан жоохон ээдрээтэй байж болцсохгүй бол хүзэртөр бол гарч ирж байна. Тэгээд яг одоо болохоор ингээд энэ харилцааныхаа байдалтай ингээ харамссан байдал амирх гарч ирж байна л да. За энэ харилцаа юм ингээд дууссан штэ. Ер нь ингээ ирээдүйд одоо юу гэдэг юм битүү юм урт хугацааны харилцаатай байхгүй штэ. Энэ харилцаа ингээ дууссан гэж бодоод байгаа мөртлөө яг энэ харилцаанаасаа ерөөсөө ингээд амжилттайгаар ерөөсөө гарч явж чадахгүй байна. Ингээд за энэ хүнийг мартъя гэд тэ энэ харилцаагаа мартаад энэ хүнийгээ мартаад цаашаа ингээд move on хийж чадахгүй байна гэж бол хүзүүртөр бол гарч ирж байна. Тэгээд та хоёрын хооронд яг одоо маш их тийм үл ойлголцол байгаа юм шигээр бол гарч ирж байна. Яг харилцааны асуудал, яг communication-ы асуудлууд амар байгаа юм шигээр бол хүзүүртөр бол бууж ирж байна. Тэгээд тэрийг та тэр хүнтэй уун бол ингээд бодож байгаа хүнтэй та ярилцахыг маш их хүсэж байгаа энерги бол гарч ирж байна. За яг тэр үед би тгээ хэлцэнтэй тэр зүйлээ би тодруулах юмсан, буруу ойлголт гэдгийг хэлэх юмсан. Тэр үед тэр хүн миний бодож байгаа хүн надад үнэхээр муухай үг хэлсэн шүү. Тэрийг би бас яагаад тэгж хэлсэн асуумаар байна гэдэг ч юм уу. Нэг жоохон харилцааны одоо communication-ы тал дээр бол асуудлууд байна гэж бол хүзүүртээр бол гарч ирж байна. Тэг яг одоогоор та хоёр одоо харилцаа холбоогүй бол та уг нь бол энэ хүнтэй ярилцахыг бол маш их хүсэж байна гэж бол гарч ирж байна. Тэгээд ингээд та болохоор энэ харилцаанд яах ёстойгоо бас мэдэхгүй байна л да. Ялцчгүй нэг охин ингээд уйлж байгаад ингээд 8 сэлмийн байна. Тэгэхээр ингээд яг яах ёстойгоо сайн мэдэхгүй байгаа л тийм энерги бол гарч ирж байна. Сэтгэл санааны хувьд жоохон ингээд энэ харилцаагаа ч юм уу энэ хүний маш их бодоод байгаа энерги бол гарч ирж байна. За тэгээд одоо энэ нь таарч байвал зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. Тэгээд дараагийн асуултаа үзье. За дараагийнх нь асуулт нь болохоор таны одоо бодож байгаа энэ хүн таны гих сэтгэл мэдрэмж болон бодол нь ямар байна вэ гэж асууж байгаа. Энэ бодож байгаа юм байна. Тэгээд сэтгэл хөдлөл бодол нь ямар байна вэ? За нэмэлт мэдээлэл буюу Oracle картыг авчий. За энэ хүн таныг юу гэж бодож, юу гэж мэдэрч байна гэж бол би асуулаа л та. Ялцгүй харилцаа холбоогүй байгаа хүмүүс бас энэ группийг сонгосон байх магадлал маш өндөр бол гарч ирж байна. За ямар ч байсан хамгийн эхлээд болохоор хэрвээ та хоёроо харилцаа холбоогүй бол талуу ингээ холбогдохыг бол маш их хүсэж байна гэж бол хүзэртөр бол гарч ирж байна л да. Ингээд
тантай ярилцахыг бол амар хүсэж байна. Тантай харилцаа холбоотой байхыг амар хүсэж байна. Тэгээ өөрт нь ингээ нэг тийм одоо маш тийм хүчтэй хүсэл хаяа орж ирээд идэг юм шигээр бол хүзэрдээр бол гарч ирж байна. Ингээд үнэхээр те за би нэгдүгээр бүлгийг сонгосон хүнтэй үнэхээр уулзах юмсан, үнэхээр харилцаа холбоотой болох юмсан гэдэг ч юм уу. Иймэрхүү бодол бол амар их орж ирдэг юм шигээр бол гарч ирж байна. Гэтэ ингээд ямар ч үйлдэл хийж чаддгүй гэж бол хүзэрдээр бол гарч ирж байна л да. Үнэхээр ингээд тантай уулзаад харилцаа холбоотой болоод ер нь ингээд харилцаагаа дараагийн шат руу явуулъя гэж бодоод хүсэж байгаа мөртлөө ерөөсөө энэ үйлдэл хийхгүй байна. Яг юу хийх ёстойгоо мэдэхгүй ингээд зүгээр суугаад байна. Зүгээр л ингээд толгой дотроо бодоол те энэ кинсан гэдэг байгаа мөртлөө ингээд ямар ч үйлдэл энэ хүн байхгүй байна. Тэгээд энэ үйлдэл байхгүй байгаа шалтгаан нь болохоор энэ хүн ингээд ямар нэгэн тийм зоригтой үйлдэл хийхээс маш их имэж байгаа энерги бол өдөртөр бол бууж ирж байна. Одоо юу гэдэг ингээд би үнэхээр одоо нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс үйлдэл хийгээд ороод ирвэл намайг яаж хүлээж авах бол гэд маш их айсан, имээсэн, эрсдэл авахаас айсан тийм энерги бол гарч ирж байна. Тэгээ уг нь бол ингээд уг залуу нь уг хүн нь болохоор маш тийм лидер, харизма өндөртэй, амбицтай тийм эрэгтэй хүн байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө ингээд ерөөс үйлдэл хийж чадахгүй байна гэж бол өдөртөр бол бууж байна. Тэгээд яалтчгүй ингээд энэ хүн тантай ингээд энэ харилцаантай хамт ажиллаа те би бинийгаа ойлгоод энэ харилцаандаа яг баг болж ажиллаад ингээд явахыг бол хүсэж байгаа юм байна. Гэтэ ягаад ч юм энэ байдалд нь урагштай явахгүй юм шиг өөртөө санагдаад байгаа юм. Бид хоёр ингээд энэ харилцаандаа хичээгээд би бинийгаа ойлголцож ярилцаад ингээд хичээгээд явсан ч гэсэндээ нэг зүйл тохиолдол, нэг зүйл болоод хэрэлдээл ингээд энэ харилцаа урагштай болохгүй гэж бодоод байгаа юм байна. За тэгээд таныг сэтгэл мэдрэмжээр болохоор хэрвээ хоёр одоо харилцаа холбоогүй байгаа бол үнэхээр таныг маш ихээр санаж байна гэж бол өдөртөр бол бууж ирж байна. Яалтчгүй ингээд таныг санаад өгүүлээд байгаа. За хэрвээ яг одоо харилцаа холбоотой хүнээ асуулгаж байгаа хүмүүс байвал тэр таныг юу гэж одоо мэдэрч ийнэ гэхээр яалтчгүй тийм танаас дотн мэдрэмж авдаг гэж бол гарлаа. Ингээд угаасаа л тэг учрах ёстой хүмүүс юм шиг цаанаасаа маш тийм дотн таньдаг байсан нэг тийм хүчтэй мэдрэмж танаас авсан юм шигээр бол хүзэрдэр бол гарч ирж байна. Тэгээд яалтчгүй танаас тантай байснараа маш их хадж агаалтай байд юм байна. Ингээд тантай цагийг өнгөрүүлэхдээ энэ харилцаанд ч юм уу ер нь маш хадж агаалтай байсан. Бараг энэ хүний аз жаргал нь та юм шигээр бол хүзэрдэр бол гарч ирж байна л да. За тэгээд Oracle card болохоор ийм хүзэр гаргаж ирлээ. Box stop, environment change, empty shell гэд moving гэсэн. Тэгэхээр яалтчгүй энэ болохоор миний бодлоор энэ дээр л гарч ирж байна л да. Ингээд ерөөсөө л дотроо бүх зүйлээ л буглаад байгаа юм шигээр бол хүзэрдэр бол гарч ирж байна. Яг ингээд танилуу ерөөсөө үйлдэл хийж чадахгүй айгаад эмээгээд тэгсэн мөртлөө ингээ маш их хүсэл өөртөнд байгаад байдаг. Тэрийг л баттгаж гарч ирлээ. За тэгээд дараагийн асуулт нь болохоор таны бодож байгаа хүн тантай харилцах харилцаагаа юу гэж бодож байна вэ гэдэг.
За тэгээд энэ хүн тантай харилцаагаа яг юу гэж одоо бодож ийнэ гэгээд асуусан чи ингэж гарч илээ л да. Та хоёрын дунд маш их тийм одоо үл ойлголцсон зүйлүүд байна гэж бол энэ хүн бодоод байна, яг өмнө хэлсэнчлэн. Хэрвээ энэ зүйлүүдээ ярилцаад шийдвэрлэж чадах юм бол үүн ийм доктортой урт хугацааны ад жаргалтай тийм гэр бүлийн харилцаа үүсгэх боломжтой гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна л да. Нийла унтарчлаа. Зэвэрээ лаа. Хасаадхи. Зэний өөрлөө тавьчихтай. За энэ дээр явж ирсэн тий. За уун бол ингээд хоёрын дунд үүсэж байгаа энэ бүх одоо үл ойлголцол бие биендээ хэлэхгүй байгаа зүйлүүдээ бие биендээ ерөөсөө ингээд юм ойлгуулж чадахгүй байгаа энэ бүх харилцааныхаа асуудлуудыг уун нь шийдвэрлэх юм бол хоёр юм урт хугацааны харилцаа үүсгэх боломжтой, гэр бүл болох боломжтой гэж бол энэ хүн бодож байгаа юм байна л да. Тэгээ танаас жоохон имээд байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Таныг болохоор маш тийм одоогоор жоохон хүйтэн байгаа гэж бол бодоод байгаа юм л да энэ харилцаанд. Ерөөсөө тэгж одоо зөөлөн тэр хүнийгээ ойлгож байгаа биш, эсвэргээрээ бүр ингээл тий одоо сэлгээ барьсан юм хатан шиг, бүсгүй шиг ингээл юм яриад оронгууд өө яасан тэгсэн мөгөл амир хүүтэн хүндэл таныг байгаад байгаа амир хатуу энэ хүнд хандж байгаа гэж бол энэ хүн бодож байгаа юм байна. Тэгээ тэрнээсээ болж амир их ингээд энэ хүн шаналж ийн, айж ийн, санаа зовж ийн тий яг яах ёстойгоо мэдэхгүй байна. Уг нь бол ингээд бүх юмнуудаа ярилцаад тантай ингээд энэ гэр бүл болохыг хүсэж байгаа мөртлөө ингээд танаас амир хэмээсэн энерги бол гарч ирж байна. Тэгэд энэ хүн маш их хоёрдоод байгаа юм байна. Маш их хоёрд чинь тэгээд ингээд яг одоогоор болохоор бие бинийгаа ойлгоод энэ харилцаандаа ингээд ерөөсөө хамт ажиллаад явж чадахгүй байгаа л гэж бодоод байгаа юм байна. Гэтэ ямар ч байсан хоёрыг ирээдүйтэй гэж бол боддгийм байна яалтчгүй. Ирээдүйтэй. Гэтэ энэ асуудлаа ингээд шийдчихэл юм бол ингээд болчихноо л гэж бол энэ хүн бодоод байгаа юм байна. Тэгээ нэг зүйл нь болохоор бас ингэж бодож байгаа юм байна. Харилцаандаа тулгарсан асуудлуудаасаа ерөөсөө ингээд тэр шийдвэрлэхгүй гүгээд байгаа. Ингээд тэр асуудлуудаас зүхтаад байгаа гэж бол бодож байгаа юм байна. За жишээ нь хоёрын харилцаанд өнгөрсөнд ямар нэг юм болж исэн бол тэрийг ярилцахгүй ч юм уу ингээ харилцаанд үүсч том асуудлуудаа ерөөсөө бие биентэйгээ ярилцахгүй тэрнээсээ ингээ зүхтаад байгаа гэж бол бодож байгаа юм байна л да. За жишээ нь энэ хүн танд өнгөрсөнд амир муухай үг хэлжсэн бол тэрнээс уучлахгүй байхгүй ч юм уу эсвэл яг ийм зан гарахгүй гэдгээ ярилцах ч юм уу те яг иймэрхүү юмнасаа зүхтаад байж болцсошгүй л харагдаж байна. За ингээ мэрийн дуслаа шүү, баярлалаа. Тэгээд мэрийн таалагдсан бол юм улаан өнгийн эможи комент дээр бичээрэй. Тэгээд мэдээж хувийн уншлах авахыг эсвэл код авахыг хүсвэл Facebook юм уу Instagram-аар холбогдоорой. За тэгээд энэ дээр болохоор бас нэмэлт авч болно. Нэмэлт дээр болохоор хоёрын харилцааны ойрын ирээдүй ямар байх вэ? Энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Тэгээд ирээдүйд хоёр аль бие усны харилцаатай болохоор байна уу гэх нэмэлтээр ийм гурван асуултыг бол асуунаа. За ингээд мэргийн дуслаа шүү. Баярлалаа. За сайн байцгаана уу? 2 дугаар бүлгийнхаа одоо ингээд уншлагатай давтар нэрлэнэ үү? За хамгийн ихний асуулт нь болохоор энергийн шалгалт бол явагдаж байгаа. Та бодож байгаа хүнийг бодол болон сэтгэл мэдрэмж тань ямар байна вэ гэж бол би асуусан байгаа. За хэрвээ энэ асуултын хариултанд таарвал та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. За ямар ч байсан эндээс тайлаад эхлэе.
ингээд хөзрүүдэд харахаар бол яалтчгүй 20 дугаар бүлгийг сонсон хүмүүс яг X эсвэл харилцаа холбоогүй байгаа хүнээ эсвэл маш эдрэтэд байгаа хүнээ асуулгаж байгаа юм шигээр бол хөзөртөр бол гарч ирж байна. Ингээд тойрын дунд маш тийм шудраг бүс зүйл тохиолдсон юм шигээр бол гарч ирж байна. Таны хувьд болохоор үнэхээр одоо юу гэдэг юм, миний бодож байгаа хүн намайг үнэхээр их гомдоосондоо маш их одоо миний сэтгэлийг шархлуулсан да. Тэгэд энэ болсон нөхцөл байдал маш шудраг бус байсан да гэж бол та бодож байгаа юм байна. Тэгээд энэ нөхцөл байдалтайгаар та энэ хүнээ амар хүлээж байгаа юм байна л да. За ингээ ирээдүйд надлуу уучлахгүй хахаар ирэх байх та. Надтай энэ болсон зүйлийн тухай ярилцах байх та. Гэт энэ хүнийгээ маш их тийм хүлээж байгаа энерги бол гарч ирж байна. Зүгээр л та яг юу хүсэж байна вэ гэхээр энэ хүн танилуд залгаад тантай эсвэл уулзъя гээд энэ одоо болсон үйл явдалтай энэ шудраг бос байсан үйл явдлыг ярилцаад уучлахгүйхын амирх тийм хүлээж байгаа энерги бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээ миний харж байгаагаар болохоор яг одоохондоо яг хоёр харилцаатай биш байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Яалтчгүй энэ хүнээс болж таны зүрх сэтгэл бол маш их шархалсан гэж бол гарч ирж байна. Ингээд маш их шархлаад, гомдоод ер нь ингээд яг одоо шархалцсан амир хүнд мэдрэмжтэй байгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна л да. Тэгэд хоёрын зарим хүмүүсийн хувьд болохоор ингээд хоёрын харилцаа дууссан байж болцсгүй. Гэтэ дуусахдаа болохоор юм үлдээгээ дуусгацсан байна. Яг бүх харилцааныхаа асуудлуудыг яриаггүй тэгээ шууд дууссан байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна л да. Уг нь бол та энэ хүнийг бол маш тийм чадвартай, лидер, буур суурьтай, тийм эрэгтэй хүн гэж бол боддtiin байна. Тэгээд тэр байдалтанд ч гэсэндээ та маш их татагддгаа гэж бол үзүртээр бол гарч ирж байгаа байхгүй. Тэгээд та энэ хүндээ бол маш их сэтгэлтэй, барыг хайртай гэж бол үзүртээр бол гарч ирж байна. Яалтчгүй энэ хүнээс та маш их хад жаргалыг мэдэрдэг. Юун хүнтэй байсаа та маш жаргалтай байдгаа гэж бол үзүртээр бол гарч ирж байна. За тэгээд энэ хоёрын харилцаатай холбоотой бас нэг ийм зүйл байна л да. Хоёрын харилцаа яаж ингээд танд энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй юм шиг тань санагддаг юм л да. Нийгмийн норм дээрөөсөө ингээд хүлээн зөвшөөрөгдөөгүй харилцаа гэж бол та боддог юм шиг бол үзүртээр бол гарч ирж байна. Тэгтээ түүнээс ингээд айх тэр мэдрэмж нь байхгүй болж байгаа гэж бол үзүртээр бол гарч ирж илээ л да. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь магадгүй одоо жишээ нь хоёрын насны зөрүүтэй харилцаа байлаа гэж бодъё л та. Тэнгүүд ингээд өмнө нь болохоор ерөөсөө хүнд хэлэхгүй ингээд айгаа дэмээгээд за хүмүүс үгээ бодож байгаа л та бид хоёрын насны зөрүү их гэж боддог байсан бол одоо тэр нь өөрчлөгдөд заас бид хоёрын харилцаа ер нь хүнд ямар хамаатай юм бэ? Хүн бид хоёрын харилцаа насны зөрүүтэй гэж бодсон ч яах вэ гэсэн нэг тийм хандлагатай байгаа юм шиг бол хөзөрдөр бол гарч ирж байна. За энэ хэсэг таарсан бол та зөв группээ сонсон байна гэсэн үг шүү. За тэгээд дараагийнх нь асуулт болохоор таны бодож байгаа хүн 20 дугаар бүлгийн бодож байгаа хүн 20 дугаар бүлгийнхнийг гих бодол болон мэдрэмж нь яагаад байна вэ? За яалтчгүй
бас нэгдүгээр бүлэгтээ төстөө гарсан юмнуудаас гарч ирж байна. Тэгэхээр 20 дугаар бүлгийг сонгох хүмүүс бас нэгдүгээр бүлгийн картанд татагдсан байх боломж бас гарч ирж байна. За тэгээд нэмэлт мэдээллээр Oracle карт авчиг. За бүлгийг сонгосон хүмүүс нь бодож байгаа өмнө сэтгэл мэдрэмжийн юм байна. За энэ trap гэдэг карт бол гарч ирлээ. За амиг ихснээс нь тайлаад явъя. Энэ хүний таныг сэтгэл мэдрэмж гэсэн чинь яалтч танд бол хайртай, танд маш их сэтгэлтэй гэж бол хөдөр дөр бол гарч ирлээ. Яалтчгүй ингээд таныг сайн яваасай гэж бол боддог. Үнэхээр танд хайртай эрэгтэй хүн байна гэж бол хөдөр дөр бол гарч ирж байлаа л да. Тэгээ энийг ингээ харахад бол яалтчгүй 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн харилцаа холбоогүй байх боломж бол амар өндөр байна. Ер нь 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн ихэнх нь ч юм уу те харилцаа холбоогүй байгаа хүнээ асуулгаж байгаа боломж бол өндөр байна. Тэгээд энэ хүн ингээд тань руу холбогдохыг бол маш их хүсэж байна. Маш их холбогдмоор байгаа. Гэтэ ингээд шийдвэр ерөөсөө хийж чадахгүй байна. Хоёрын саваа, хоёрын сэлэм гэдэг маш тийм хоёрцсан энерги байна. Тэгээд нөгөө хоёрцсан энергиэсээ болоод бас яг ингээд тань руу холбогдож орж ирэхгүй байгаад байна л да. Хүсэл бол маш их байна. Гэтэ ингээд чадахгүй байна. Маш их имиж юм. Яг намайг яаж хүлээж авах бол доо гэж бол бодоод байна. Тэгээд хамгийн гол нь ингэж бодож байгаа юм байна л да. Хэрвээ би одоо 20 дугаар бүлгийг сонсон хүмүүс рүү хүнлөө ингээд холбогдоод ороод ирвэл надад ер нь их гоё хандахгүй байхдаа намайг ер нь амар хүнээр бодож дуусч байгаа байхдаа намайг тийм хөдөө хүндээ маш муухай үхтэй ер нь ингээд амар тийм муу хүнээр намайг дурсч явж байгаа байхдаа гэж бол бодоод тань руу ерөөсөө үйлдэл хийж чадахгүй байна. Амар яагаад байна? Би энэ хүнийг амар их гомдоосон доо. Тэгээд ингээд би одоо холбогдоод ороод ирэнгүүт намайг ингээд одоо юу гэдэг гоёор хүлээж авахгүй тэгээ намайг үнэхээр одоо муухайгаар дурсч явж байгаа даа гэсэн байдлаас болоод яг тань руу ерөөсөө үйлдэл хийж чадахгүй байна. Тэгээд энэ хүн ер нь ингээд энэ харилцаанаас гарч явъя дөө. Ер нь ингээд те би энэ бүсгийг амар гомдооцсон. Тийм болохоор би одоо ингээд ямар нүрээр энэ хүн дээр хурж ирэх вдэ гэсэн байдалтай байх шиг бол гарч ирж байна. За ер нь энэ харилцаанаас ингээд гараад явсан дээр юм байна. Ингээд энэ харилцаанаас move on хийсэн дээр юм байна гэсэн ийм бодолтой байна гэж бол хөдөртөр бол гарч ирж байна. Гэтэ яг битүүхэндээ танилуу бол холбогдохыг маш их хүсэж байгаа. Гэтэ ингээд яахаа мэдэхгүй ингээд зүгээр суугаад байна л да. Яг яах ёстой болоо гэсэн байдалтай байгаа юм шиг бол хөдөртөр бол гарч ирж байна. Тэгээ яг өмнө хэлсэнчлээ ингээд хоёрын харилцаа хамгийн гол нь ингээд юм үлдээгээд дууссан байгаа болохоор бас тэрийгээ ярилцахыг амар хүсэж байгаа юм байна л да. За намайг тийм үйлдэл хийхэд яг 20 дугаар бүлгийнхэн намайг яг буруугаар ойлгоцсон доо хэлж ярилцах, бие биендээ ойлгуулах, хэлэх зүйлүүд хоёрын дунд маш их байгаа юм шиг бол хөдөртөр бол гарч ирж байна. Тийм болохоор хоёрын аль нь харилцааг ерөөсөө мартаж явж чадахгүй байна. Тэгээ ялцгүй танд бол хайртай одоо энэ хүнийг та маш ад жаргалтай болгоодгоо гэж бол хөдөртөр бол гарч ирж байна. Тэгээд Oracle картаар болох юм trapped гэдэг хөдөр гарч ирлээ л дээ. Stuck, lockdown, mental prison, captive. Тэр ялцч ингээд юм хоригдсон мэдрэмж авч байгаа юм ингээд яаж ч чадахгүй юм шиг яг яах ёстойгоо мэдэхгүй яг сэтгэл санааныхаа хувьд ингээд шоронд орсон юм шиг гэж аахгүй mental prison гэдэг шоронд орсон юм шиг нэг тийм мэдрэмж төрж байгаа. Тэгэхээр яалтч энэ хүн маш ихээр бодоод байна л да. Би ингээд 20 дугаар бүлгийг сонгосон хүн рүү холбогдохгүй болох уу гэл тээ. Ингээд байгаа юм шигэр бол хөдөртөр бол бууж байна. За тэгээд дараагийнх нь асуулт болохоор за энэ хүн тантай харилцах харилцаагаа юу гэж бодож байна вэ? 20 дугаар бүлгийг сонгосон юу гэж бодож байна?
За за таны бодож байгаа хүн тантай харилцаа юу гэж бодож байна гэж асуусан чинь бол яалтчгүй тантай бол ингээ гэр бүл болохыг хүсэж байна гэж бол үзүрдээр бол гарч ирж байна. Таныг бол маш тийм үнцэнтэй эмэгтэй хүнээр бол хардсан байна. Ингээд маш сайн ээж болохоор, сайн эхнэр болохоор тийм хүн одоо маш тийм өрөвч сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй одоо эхнэр байхад шаарддаг тэр бүх одоо зан чанар чадрууд байдгаа гэж бол боддtiin байна л да. Тэгээ таны маш тийм үзэсгэлэнтэй бүсгүйгээр бол хардсан байна. Тэгээ тантай ийм аз жаргалтай урт хугацааны гэр бүл үүсгэхийг бол маш их хүсэж байгаа энерги бол бууж байна. Ялцчгүй ингээ энерги нь маш их мэдрэгдээд бүр ингээ амар гонигтай надад санагдчихэл байна л да. Тэгээ энэ хүн болохоор ингээд танилуу бол холбогдохыг бол маш их хүсэж байна. Ингээл тавьж байгаа мөрний зураг аахгүй. Ингээл тань дээр тавиал очихыг бол маш их хүсэж байна. Тэгээ тантай маш их ярилцахыг хүсэж байна. Хамгийн гол нь ингээд өмнө нь болохоор ингээд хоёр бол бие биентэйгээ холбогдсон. Үнэхээр тийм гоё хосууд байсан. Энийг одоо юу гэдэг эсрэгээр нь болгосон хоёрын харилцаанд ингээд одоо саад болж ийм асуудал болгосон бүх зүйлүүдэд тантай бол ингээд ярилцахыг ол хүсэж байгаа энерги бол гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн маш их зүйл ойлгож байгаа юм шиг бол өдөртөр бол гарч ирж байна. Яг ингээд тий. 20 дугаар бүлгийг сонсон хүмүүс чинь ийм хүн байсан биз дээ. Бид хоёрын харилцаа ийм үн цэнтэй байсан биз дээ. 20 дугаар бүлгийг сонсон хүмүүс юу ийм үн цэнтэй хүн байсан биз дээ гэдэг ч юм уу. Тэр талаа маш их зүйл ойлгож байгаа энерги бол гарч ирж байна. Тэгээ дахиад яг өмнө хэлсэн зүйл бол гарч ирж байна. Маш их хоёрдоод байна. Ингээд үйлдэл хийхээс л амар айгаад байгаа юм байна л да. Үйлдэл хийхийг бол амар хүсэж байгаа энерги ингээд тань дээр үйлдэл хийгээл очихыг хүсэж байгаа. Гэтэ яг ингээд бас хоёрдоод байгаагийн нэг шалтгаан нь болохоор би ингээд үйлдэл хийгээд ороод ирсэн ч гэсэндээ бид хоёрын харилцаад ирээдүйдээ байх юм уу? Ийм урт хугацааны харилцаа болж чадах юм уу гэж бас өөрөөсөө амар их асууж байгаа юм байна. За би энэ бүсгүйд хайртай энэ хүний үнцнийг ойлгосон энэ хүнтэй гэр бүл болохыг хүсэж байгаа ч гэсэндээ үнэхээр би энэ хүн лөө үйлдэл хийгээд орох юм бол бид хоёр ингээ ирээдүйд аль биесний харилцаатай болох юм уу? Бид хоёр гэр бүл болж чадах юм уу? Бид хоёрын харилцаа амжилттай болох юм уу гэд ийм асуудлууд амар их бодоод байгаа юм шиг бол гарч ирж байна. Тэгээд энэ хүн дээрээс нь бас ингэж л байна л да. Нууж ийн ингээд энэ харилцаа уусаа дууссан штэ гэсэн нэг тийм худлаа дүр эсгэж байгаа юм шиг бол гарч ирж байна л да. За жишээлбэл ингээд найзуудтай ч юм уу те 20 дугаар бүлгийг сонгосон хүнийг би мартцсан штэ. Бид хоёрын харилцаа дууссан штэ. Надад хамаагүй харилцаа гэдэг ч юм уу те худлаа дүр эсгэж байгаа гэж бол хөдөлтөр бол гарч ирж байна. Яалтчгүй. Гэтэ энэ хүний байгаа байдал нь бол ерөөсөө тийм биш. За жишээлбэл одоо юу гэдэг ингээд сторийн дээр болохоор амар ингээл цагийг сайхан өнгөрүүлж байгаа гоё enjoyдж байгаа team story-нууд хийгээд ч юм уу те аль хэдийнэ хоёрын харилцаа мартаа явцсан юм шиг team дүр эсгэж байна гэж бол хөдөлтөр бол гарч ирж байна. За ингээд мэргэн дууслаа. Тэгээд мэргэн таалагдсан бол нэг юм модны юм уу эсвэл юм урамлын эможи коммент дээр бичээрэй. За тэгээд нэмэлт авахыг хүсвэл бас Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. За нэмэлтээр болохоор ийм 3 асуулт асууна. Эхнийх нь болохоор та хоёрын харилцааны ойрын ирээдүй юм байх вэ? За хоёр дахь нь болохоор энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? За гурав дахь нь болохоор ирээдүйд хоёр аль бие усны харилцаатай болох уу? Тэгэхээр одоо хоёрын ингээ нөхцөл дээр болохоор хоёр эргэж нийлэхээр байна уу? Эргэж нийлээд одоо юу гэдэг хоёрын харилцаа урт хугацааных болохоор байна уу гэж бол нэмэлтээр бол асууна. За тэгээд хувийн онцлог юм уу бас код авахыг хүсвэл Instagram, Facebook-ээр холбогдоорой. Тэгээд код нь болохоор 2 төрөл байдаг. Эхнийх нь болохоор амжилт мөнгө бол амжилт дуудах код. Хоёр дахь нь болохоор шинэ хайр дурлал дуудах код гэдээ байгаа шүү. За баярлалаа. Тэгээд танд амжилт хүсье. Дараагийн мэргээр уулзцгаая. Яцгаана 3 дугаар бүлгийнхаа одоо ингээ мэргийн эхэлж байна. За тэгээд хамгийн ихний асуулт нь болохоор ингээ мэргийн шалгалт хийн та бодож байгаа хүнээ юу гэж бодож байгаа хүнийг их сэтгэл мэдрэмж нь ямар байна гэд асууна. За хэрвээ хариулт нь таарч байвал та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна.
та бол ингэж бодоод байгаа юм байна. Яг одоо харилцаанд болохоор би ингээд энэ харилцаанд юу ч хийсэн бэ? Яасан ч бэ? Энэ харилцаа ингээд доктортой урт хугацааны харилцаа болох боломжгүй гэж бол бодоод байгаа юм байна. Гэтэ хүзэр яг юу гэж хэлж ийнэ гэхээр яг бас буруу талаараа бодож шүү. Бас ингэж бодох нь буруу шүү гэж бол хүзэр бас гаргаж ирлээ л та. Ингээд одоо юу гэдэг юм, би ямар ч хичээл зүтгэл гаргаж ингэсэн ч гэсэндээ бид хоёрын харилцаа ийм урт хугацааны доктортой харилцаа болох боломжгүй л гэж та бодож байгаа юм байна. Тэгээд бас энэ харилцааг одоо юу гэдэг юм сонирхох байдлын харилцаанд өгөх төр одоо сэтгэл хөдлөл хэдэр бүгдээрээ ингээд байхгүй болцсон. Яг ингээд энэ харилцаан дээр ерөөсөө одоо үйлдэл хийх тэр мотивац байгаа штэ. Тэр хэдэр ерөөсөө байхгүй болцсон байна гэж бол хүзэрдэр бол гарч ирж байна л та. Тэгээ магадгүй өнгөрсөн та одоо эдий энэ хүнтэй харилцаанд жоохон хичээл зүтгэл гаргаад халамжлал хоол хийж өгөөд ч юм иймэрхүү зүйлүүд хийдэг байсан бол одоогоор болохоор ерөөсөө тэр байдал нь байхгүй болцсон. Тэгээд энэ харилцаандаа бүр ингээ хичээл зүтгэл хийх тэр одоо ингээд эрт одоо энерги тэр мотивац одоо байхгүй болцсон байна л гэж бол үзэрдэр бол гарч ирж байна. Тэгээд та бас ингээд энэ хүнтэйгээ амар хэрэлдээд байгаа юм л да. Хэрвээ одоо яг харилцаа холбоотой байвал энэ хүнтэйгээ яг одоогоор харилцаанд маш хэрэлдэж байна. Үл ойлголцол асуудлууд амар их байгаа юм шиг бол гарч ирж байна. Бараг юм хийвэл ингээл тэр хүнтэйгээ хэрэлдээд байгаа, бодож байгаа хүнтэйгээ та хэрэлдээд байгаа юм шиг бол үзэрдэр бол гарч ирж байна л да. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Ер нь бол та бас яг ингээд бодоод итгэцэн байгаа юм байна л да. Би ямар ч хүч хөдөлмөр хийсэн ч гэсэндээ энэ харилцаа бол ерөөсөө урагштай байхгүй гэд тэр бодолтой бол итгэцэн байгаа юм шиг бол гарч ирж байна. Тэгээд бас энийхэн шалтгаануудынх нь нэг нь болохоор та хоёрын харилцаанд амар тийм шудраг бос юм тохиолдсон юм шиг бол үзэрдэр бол гарч ирж байна л да. За энэ байдлаар 2 дугаар бүлэгтээс амар адилхан юм байна. Ингээд та хоёрын харилцаанд яаж ч юм танд амар тийм шудраг бос зүйл тохиолдсон юм шиг санагдсан юм байна. Тэгээд тэрнээс болоод бас ингээд бид хоёр ер нь юм урт хугацааны харилцаатай болох боломжгүй юм байна гэж бол бодож байгаа юм байна л да. Яалтчгүй. Тэгээ яг одоогоор болохоор ингээд таны бодож байгаа байдал нь болохоор бид хоёр ерөөсөө ингээд юм харилцаандаа баг болоод ажиллаж чадахгүй байгаа, бие бинээсээ ойлгохгүй байгаа, ингээд ойлголцохгүй байгаа л гэж бол бодож байгаа юм байна. Уг нь бол та энэ хүнийг харахтаа маш тийм буур суурьтай, лидер, тийм одоо эрэгтэй хүн гэж бол боддгийм байна л та. Яалтчгүй. Гэхдээ ингээд харилцааны асуудлууд амар их байгаа л гэж бол та бодоод байгаа юм байна. За хэрвээ энэ байдланд харж байгаа бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За тэгээд дараагийнх нь асуулт нь болохоор таны бодож 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн нь 3 дугаар бүлгийг сонгосон нэг гих бодол болон сэтгэл мэдрэмж нь ямар байна вэ? За тэгээд нэмэлтээр нэг Oracle карт авъя. 3 дугаар бүлгийг сонгосон. 3 дугаар бүлгийг юуж бодож мэдэрч байна. За
За тэгэхээр ялцчгүй бас 3 дугаар бүлгийг сонсон хүмүүсийнх нь зарим хүмүүс нэг одоогоор харилцаа холбоогүй байгаа хүнээс асуулгаж явах боломж бас байна. Мэдээж олон хүн үзэж байгаа болохоор олон төрлийн харилцаанууд бол гарч ирнэ л дээ. Мэдээж X-ээ асуулгаж байгаа, эдрүүдтэй харилцаатай байгаа. Тэг? Ер нь яг одоо харилцаатай байгаа хүнээ ч юм асуулгаж иж болно. Гэтэ 3 дугаар бүлгийг сонсон хүмүүсийн ихэнх нь магадгүй X-ээ харилцаа холбоогүй байгаа хүнээ асуулгаж явах бас хандлага бол өндөр байна. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Энэ хүн одоо яг одоогоор тантай харилцах харилцаанаас ерөөсө гарч явж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Ерөөсө ингэж мартыг энэ харилцаанаас move on хий те энэ хүнийгээ мартаад энэ харилцаанаас явъя гэсэн ч сэтгэл нь хорогдоод байгаа юм шигээр бол өдөртөөр бол гарч ирж байна л да. Ерөөсөө ингэж таныг мартаж чадахгүй, харилцаагаа мартаж чадахгүй байгаа бол харагдчихэйна. Тэгээд яалтчгүй тантай ингээд харилцаагаа шинжилээд явахыг бол хүсэж байгаа. Тантай шинэ эхлэлийг одоо бүтээхийг бол хүсэж байгаа гэж бол өдөртөөр бол бууж ийн. Тэгээд тантай буцаад нийлээ, буцаад ингээд харилцаагаа шинжилхийг хүсэж байгаа. Тэгээ яг энэ Oracle card дээр ингэж гарч ирж байна л да. Reconciliations, coming back, making it work, second chance гэд танаас ингээ хоёр дахь боломжийг хоёр дахь chance-ыг бол хүсэж байна гэж бол өдөртөөр бол гарч ирж байна. Яалтчгүй тантай буцаж нийлээд энэ харилцаагаа ингээд одоо шинжилээд явахыг хүсэж байна. Тэгэд энэ хүн бас амар ихтгэл байна л да. Ер нь боломжтой байхаа бид хоёр ингээд буцаад нийлээд юм урт хугацааны харилцаа үүсгэх боломжтой байх гэсэн итгэл энэ хүн бас амар их байна гэж бол өдөртөөр бол гарч ирж байна. Тэгээ энэ итгэл байна, бас хүсэл амар их байна гэж бол өдөртөөр бас гарч ирж байна л да. Үнэхээр ингээд шууд танд дахиж очиод таны гуйгаал ингээд хоёр дахь боломжийг гуйхыг хүсэж байна гэж бол өдөртөөр л гарч ирж байна. Яг тантай ярилцаад өнгөрсөнд бас бүх зүйлүүдээ бас тантай ярилцахыг хүсэж байна. Өнгөрсөн чи намайг тэр үед буруугаар ойлгосон байна. Тэр үед би ингэж бодож исэн маа гэдэг ч юм уу. Яг харилцааныхаа бүх асуудлуудыг шийдээд ингээд явахыг хүсэж байна гэж бол өдөртөөр бас гарч ирлээ л дээ. Гэхдээ бас инкээс жоохон химээж байна. Ингээд эрсдэлтэй үйлдэл хийхэд бас жоохон айц имээсэн энерги бас гарч ирж байна л да. Ингээ өөрийнхөө хувьд болохоор ийм үйлдэл хийгээ тань дээр очиж таны гуйх нь бас ингээд амар тийм зориг шаардсан үйлдэл гэж бол бодоод байгаа юм байна л да. Тэрнээс болоод бас яг одоогоор таны тэгж гуйх боломжгүй байна гэж бас өдөртөөр бол гарч ирлээ. Тэгэд таныг болохоор хамгийн гол нь бас юм урт хугацааны харилцаанд бэлэн байгаа үгүйг бас сайн мэдэхгүй байгаа юм байна л да. Тийм болохоор бас таныг амар их ажиглаж байна. Ингээ хараад те. За 3 дугаар бүлгийг сонгосон хүн бас ингээд миний хүсэж байгаа шиг юм урт хугацааны харилцаанд бэлэн байна уу, үгүй байна уу? Ер нь яг хизээ танилуг үйлдэл бас хийж очивол хамгийн зөв цаг нь вэ гэд бас амар их бодсон. Ер нь ингээд амар ажигласан байдалтай байна гэж бол өдөртөөр бол гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь бас өөрийгөө мэдээд байгаа юм байл да. Хэрвээ би одоо ингээд 3 дугаар бүлгийг сонгосон хүн л үйлдэл гаргаад ингээд байвал тууштай байж чадахгүй байгаа энэ хүн бас мэдээд бас яг одоохондоо танил үйлдэл хийхгүй байгаа юм байна л да. Ингээд би яг одоо ингээд 3 дугаар бүлгийг сонгосон хүн лөө ингээд холбогдоод ингээд гуйгаад орж ирсэн ч би ингээд бас тууштай байж чадахгүй. Тийм болохоор бас яг энэ хүн одоогоор яг the perfect timing буюу яг төгс цагийг хүлээгээд байна л да. За яг хизээ холбогдож хизээ яг үйлдэл гаргахад хамгийн тохиромжтой үеийг л хүлээгээд байгаа юм шиг л өдөртөөр бол бууж байна. За тэгээд энэ асуулт ингээд дуслаа. Дараагийн асуулт нь болохоор таны бодож байгаа энэ хүн 3 дугаар бүлгийнхний бодож байгаа хүн нь 3 дугаар бүлгийнхэнтэй харилцах харилцаагаа юу гэж бодож байна вэ? Тантай харилцах харилцаагаа энэ хүн юу гэж бодож байна вэ?
За энэ хүн тантай харилцаа юу гэж бодож байна гэсэн чинь ингэж бол гарч ирж байна л да. Хамгийн ихэнд болохоор яалтчгүй таныг тийм үзэсгэлэнтэй, ер нь эсрэг хүснүүдтэй одоо юу гэдэг маш тийм алдартай, амбицтай, ер нь харизма маш одоо өндөртэй, сэтгэл татам бүсгүй гэж бол таныг харж боддгийм байна л да. Тэгээд ийм бүсгүйтэйгээ харилцаа нь ингээд ийм балансгүй болсон бас энэ хүн амар шаналгаатай байгаа юм шигээр бол гарч ирж байна. Яалтчгүй тантай ийм маш тийм гүн холбоо үүсгэсэн гэж бол боддгийм байна л да. Гэтэ ингээд одоо хоёрын харилцаа нь маш балансгүй, ийм докторгүй болсон гэж бол бодоод тэрнээсээ болж өнгөрсөнд маш их шаналдаг байсан юм байна гэж бол хөдөлтөөр бол гарч ирж байна. Би ийм одоо лаг, ийм сэтгэл татам бүсгүйтэй ийм харилцаанд орсон юм өртлөө ингээд тэг бид хоёрын харилцаа ийм балансгүй болсон гэд өнгөрсөн тэрнээсээ болж амар их шаналдаг байсан юм шигээр бол хөдөлтөөр бол гарч ирж байна. Тэгээд одоогоор болохоор бас ингэж бодоод байгаа юм байна л да. Энэ ингээд харилцаа болж бүтэмжтэй байх ёстой одоо тийм боломж нь надад байсан ч гэсэндээ би тэр боломжоо ашиглаагүй, тэр боломжоо алдсан гэж бодоод байгаа юм байна. Тэгэхээр магадгүй хоёр ингээд танилцаад харилцаа холбоотой болоо тэр үед магадгүй энэ хүнд ийм маш их боломжууд байсан юм байна л да. Тантай харилцах харилцаагаа дараагийн түвшинд очих, энэ харилцаагаа амжилттай болгох тийм боломжууд өөрт нь байсан ч гэсэндээ тэр боломжуудаа ерөөсөө ашиглаагүй, үйлдэл хийгээгүй. Тэрнээс болоод ингээд юу гэдэг энэ хүн боломжоо алдцсан, тантай ингээд бүтээх ирээдүгээ алдцсан гэж бол энэ хүн бодоод байгаа юм байна. Тэгээд бас ингээд буруу газраас одоо энэ харилцаанд хандаад байсан одоо юу гэдэг заавчлаарай ингээд энэ хүн бодож байгаа юм л та. Би ингээд буруу зүйлд хичээл зүтгэл гаргаж ирсэн юм байна. За одоо ингээд хоёрын харилцаа ингээд байж штэ. Тэнгүүд магадгүй одоо юу гэдэг энэ хүнийг одоо намайг илүү сонирхолтой хүн гэж хараасаа гэдэг утгаас таныг жоохон тоохгүй, таны мессежинд удаан хариу өгдөг байсан бол тэр арга буруу байсан юм байна гэдгийг ухаарч байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд одоо хоёр харилцаатай байхад энэ хүн ингээд харилцаандаа ямар нэг үйлдэл хийгээд ямар нэгэн зан чанар гаргаж ирсэн байна л да. Тэгээд тэрнийхэн зарим нь хаастаа буруу байсан биш гэдэг энэ хүн ойлгож ухаарч байгаа гэж бол гарч ирж байна. За энийг яг зөв утгаар юу гэж тайлбарлах вэ гэхээр за жишээ нь яг ингээд хоёр ингээд дөнгөж танилцаад ингээд харилцаж эхэлчихье гэж бодъё л та. Тэнгүүд энэ хүн ингээд таны хувьд болохоор за намайг маш завгүй хөдөлмөрч тийм залуу гэж намайг хараасаа гэдэг утгаар та одоо энэ хүн магадгүй танилуу ингээд нэг их холбоо барьдгүй, нэг их мессежт нь хариултгүй байсан бэ гэж бодъё. Тэгсэн чинь эсрэгээрээ таны хувьд болохоор энэ залуу ч надад дуртай биш байгаа юм шүү, намайг сонирхгүй байгаа юм шүү. Яагаад миний мессежинд ингэж удаан хариу өгж ийна гэд эсрэгээрээ энэ залууг одоо юу гэдэг хөдөлмөрч завгүй байгаа гэж бодохгүй, эсрэгээрээ энэ залуу ч намайг сонирхгүй байна гэж бодох ч юм уу. Бас бодож байгаа юм л да энэ хэрэгтэй. Миний зарим хийсэн үйлдэлүүд яг ингээд өөрсийн буруу байдлаар би ингээд үйлдэлүүд хийгээд байсан юм биш үү гэж бол энэ хүн бодож байгаа юм байна. Тэгээ яг одоогоор болохоор би бинийгаа ерөөсөө халамжилсан, хайрлсан тийм харилцаа ерөөсөө биш байгаа гэж бол энэ хүн бодоод байгаа юм байна л да. Гэтэ танд бол маш сэтгэлтэй, хайртай гэж бол хөзөртөр бол гарч ирж байна. Тэгээд яг одоогоор болохоор маш тийм тайван байгаад ингээ өөрийнхөө ажил амьдралдаа амар анхаарад, өөрийнхөө хүсэл зорилготой амар анхаарч байна гэж бол хөзөртөр бол гарч ирж байна л да. Энэ хүн яг юу хийхийг хүсэж байгаа, энэ хүн амьдралынхаа зорилго нь юу вэ? Тэр бүх зүйлүүдтэй амар анхаарал тавиад ингээ явж байгаа гэж бол хөзөртөр бол гарч ирж байна. Тэгээд яг одоогоор бас маш тайван байхыг хүсэж байгаа энерги бол гарч ирж байна. Яалч ч ингээ хоёулаа ингээд газар хөвтөж байгаа ийм зураг байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо маш тийм тайван байдалтай байхыг хүсэж байгаа энерги бол гарч ирж байна. Тэгээд яг одоогийн хоёрын харилцааны нөхцөл байдал ийм төвшөнд хүрсэнд энэ хүн бас маш их гонигтай байна гэж бол хөзөртөр бол гарч ирж байна л да. Тэгээ одоогоор болохоор тойроос ингээ бие биендээ ерөөсө сэтгэл мэдрэмжээ хэлэхгүй юу гэж бодож байгаа. Ерөөсө хэлэхгүй байгаа л гэж бол энэ хүн бодоод байгаа юм байна. За ингээм мэргэнд туслаа шүү. Баярлалаа. Тэгээд энэ мэргэнд таалагдвал ийм гоё цэцэгний эможи комент дээр бичээрэй. За тэгээд нэмэлт авахыг хүсвэл бас
Instagram юм уу Facebook-оор холбогдорой. Нэмэлтэнд болохоор 3 асуулт хагаа. Хамгийн ихнийх нь болохоор хоёрын харилцааны ойр ирээдүй ямар байхаар байна вэ? За дараагийнх нь болохоор энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдэг. За 3 дугаар асуулт нь болохоор ирээдүйд хоёр албан ёсны харилцаатай болоо явахаар байна уу гэж бол би асуунаа. Тэгэхээр хоёрын харилцааны хувьд хоёр ингээ ирээдүйд буцаад нийлээд ингээ явахаар байна уу гэж бол асуунаа. За тэгээд мэдээж хувийн онцлог болон код авахыг хүсвэл бас Instagram юм уу Facebook-гээр холбогдоорой. За код нь болохоор хоёр төрлийн код байгаа. Нэг нь болохоор амжилт болон мөнгө дуудах код, нөгөөх нь болохоор шинэ хайр дурлал дуудах код гэдээ байгаа шүү. За баярлалаа. Тэгээд дараагийн мөрөөр уулзцгаая.